За энэ тогтоол бол үндсэндээ одоо түлш шатхууны одоо бүтээгдэхүүн буюу одоо газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшин дээр одоо тавигддаг гайлын 5% татварыг тэглэх тухай ийм одоо утгатай тогтоол байдаг. За энэ тогтоол бол үндсэндээ одоо үнийг бас тодорхой хэмжээнд хязгаарлах, ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа ачааллыг бууруулах ийм одоо зорилготой хэрэгждэг ийм тогтоол юм байна. За энэ тогтоолын хувьд бол одоо оны өмнө улсын их хурлаар хэлэлцэгдэж батлагдсан Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны төр хэлэлцээрийн хүрээнд одоо энэ тогтоолын шаардлага уг нь гарахгүй байх ёстой байсан. Гэвч одоо манай улс батлаад гаргаснаас цаана одоо бас нөгөө дахиад 5 улсын парламент батлах ёстой. Тэр процесс бас удаж байгаа учраас засгийн газраас нийт яралтайгаар энэ тогтоолыг оруулж ирж байна. Ингэснээр бол одоо Монгол улсад импортлж байгаа газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшний одоо үнэн дээр 5% хөнгөлөлт бий болно гэж одоо ойлгох хэрэгтэй. Ойрхот орнуудад болж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад түлш шатхууны үнийг одоо огцом нэмэгдүүлэх одоо эрсдэл үүсэж байгаатай холбоотой бас тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг авч байна. За манай улсын ард иргэдийн үргийн хэрэглээний бараа одоо хэрэглээ болох А92 автобензиний хувьд бол бид 60 мянган тонн А92 автобензин сар тутам $705 одоо тогтсон үнээр гэсэн үг. Одоо зах зээлийн үн хамаагүйгээр одоо хямд үнээр Орос улсаас авдаг. Энэ гэрээгээ бол оны өмнө сунгаад бэлтгэсэн байгаа. Тэгэхээр одоо А92 автобензиний хувьд бол үнийн өсөлт Евро 2 стандарт дээр бол гарахгүй гэсэн юм хүлээлттэй байна. Улсын хэмжээнд бүрдүүлж болох одоо бүх нөөцөө бүрэн хэмжээнд бүрдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл байгаа бүх саваа дүрэгцэн байгаа.